Стратегийн нийт 55 орд байгаа. 55 орд байгаа. 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ордуудын жагсаалтыг баталсан. 16 ордыг стратегийн ордын жагсаалтанд оруулсан. 38 ордыг стратегийн ордын жагсаалтанд оруулаад улсын хурлаар батлуулагддаг шийдвэр 2007 онд гарсан. 18 жилийн өмнө. Гэтэл өнөөдрийн хүртэл юу болсон бэ? Стратегийн ордуудыг хулгайлаад дуусч байна. Идээд уугаад дуусч байна. Одоо би та бүхэнд хэлье. Энэ 16 ордын чинь хамгийн сор болсон ордууд нь одоо дуусч байна. Сүхбаатарын цайрт минерал стратегийн ордын 16 дахь ордын 14-т байна. Идэж уугаад дууслаа. За Бороголд, Борогийн алтны уурхай стратегийн 16 ордын 11-т байна. Идэж уугаад дууссан байна. Оюу толгой стратегийн ордын 6-т байна. Ил уурхайгаар, ил аргаар олборлох нөөц нь дуусаад одоо гүний уурхайн олборлолт нь эхлээд 35-аас 40% руу орцсон байна. 40 он гэхэд бид нар ноогдол ашиг авах үед дөнгөж 5% нь үлдгэнэ. 5% нь үлдгэнэ. Монголын ард түмний 34 жил залдсан уул уурхайн дойврыг ил зарлж, ил хэлж явахгүй бол засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч гэж байх хэрэг байхгүй гэж би бодож байгаа. Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч гэдэг бол онцгой нөхцөл байдал үүссэн үед томилогддог албан тушаал байна. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна. Энэ нэг хулгай дойврыг зогсоохгүй юм уу? За би нэг хүний тухай стратегийн 16 ордын 9-ийг нь хувийн компаниудад 2007 оноос 2005 оны хооронд шилжүүлсэн нэг нөхрийг одоо би ярина. Ховдын халзан бүрэгдээгээс эхлээд Борогийн орд, нарийн Сухайтаас эхлээд Ухаа худаг хүртэл стратегийн бүх ордуудыг улсын төсөөр хайгуул хийсэн ордуудыг 97 оны ашигт малтмалын тухай хууль гэж байдаг та бүхэн мэдэх байх. Тэр хуулинд улсын төсөөр хайгуул хийсэн ордуудыг хайгуулын лицензээр дахиж олгохыг хориглосон байдаг. 97 оны ашигт малтмалын тухай хуулийн 14-ийн 3. Гэтэл 97-оос 2004 оны хооронд ашигт малтмалын дараагаар ажиллаж байсан Жаргал сайхан гэж энэ нөхөр улсын төсөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг хувийн компаниудад албан тушаалаа ашиглаад олгосон байна. Бүгдийг нь олгосон байна. Энэ нөхөр өөрөө цайрт минералаас одоо хувь эзэмшээд явж байна. Цайрт минералыг Сүхбаатар аймгийн стратегийн орд байгаа. Энэ хүнийх наам байгаа хүмүүс бол зүгээр л энэ хүний гар хөл болсон хүмүүс. Халзан бүрэгдээ гэж Ховдын стратегийн том орд байгаа. Энэ хүн улсын төсөөр хайгуул хийсэн ордыг хувийн компанид олгож болохгүй гэдэг заалтыг зөрчөөд энэ нөхөр олгоцсон байна. Бороголд, Ухаа худаг бүх стратегийн ордыг энэ хүн авилга албан тушаалын замаар олгосон байна. Өөрөө одоо энэ хүн 3 стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна. Далд ноёнтны үүргийг гүйцэтгэж байна. Одоо чи бид энд цуглчаад стратегийн ордууд дээр хилцэл хийнэ гэд засгийн газар бүрэн эрх төлөөлөгч томилчхоод явж байна. Хоёрхан сонголт байна. Хулгайч нартай хилцэл хийх үү? Хулгайлсан ордуудаа буцааж явах уу? Гэдэг хоёрхан сонголт байна. Хулгайд алдагдсан ордуудаа буцааж явах. Би засгийн газарт улсын их хурлд тодорхой саналууд тавина. Монголын төр хулгайч нартай хэлцэлд орох гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг.
Монголын төр авилгачдтай бүлэглэлтэй хэлцэлд орох гэж байгаа бол бүлэглэлийн талд урвсан гэсэн үг. Би ерөнхий сайдад ерөнхийлөгчд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ бүх асуудлыг удахгүй оруулнаа. Аль орд нь хуулийн дагуу очсон бэ? Аль орд нь хулгай ловөр авилгын замаар очсон бэ гэдгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл засгийн газар хууль зүйн сайд дүгнэлтээ гаргаад надад өгөх ёстой. Ингэж байж бүрэн эрх төлөөлөгч энэ хүмүүстэй хилцэл хийх үгүй юу гэдгээ шийднэ. Шийднэ. Өнөөдөр Батцандан бүрэн эрх төлөөлөгчөө тавьчихлаа гэж бүх хэвлэл мэдээлэлээр муу хэлж байгааг та нар харж байгаа биз? Батцандангаас өөр хүн байсан бол энэ бүрэн эрх төлөөлөгч нэг сайхан байх байсан юм а гэж. Тийм баха. Та нартай хилцэл хийх, хулгайч нартай дохирох хүн та нар тавигдахыг хүлээж байсан баг. Тийм байхгүй. Ер нь уул уурхайн салбарын ил тод байдал, хариуцлагатай уул уурхай гэдэг бол орчин үеийн улс орнуудын, ялангуяа Канада, Австрали гэх мэт уул уурхай хөгжсөн улс орнуудын баримталдаг зарчим юм а. Сүүлийн 30 жил Монгол улс хариуцлагагүй уул уурхайгаар авилга хулгайд суурилсан хаалттай уул уурхайн системээр явж ирсэн. Одоо энийг өөрчлөх цаг болсон. Энийг өөрчлөх цаг болсон гэж би та бүхэнд хэлхийг хүсэж байна. За цааш нь одоо ярина. Босч байгаад ярина. Уул уурхайн яамнаас надад ийм л цаас өгсөн. Стратегийн ордуудын товч мэдээлэл. Удахгүй татварын газар гайл Монгол улсын засгийн газрын бүх яамдуудаас, хууль хяналтын байгууллагуудаас бүх дүгнэлтүүдийг гаргуулна. Уул уурхайн ловер яаж явагдаж байна вэ гэдгийг та нарт хэлье. Одоо ганцхан жишээ хэлье. Ховд аймагт байдаг хөшөөтийн уурхай. Монголын стратегийн том ордуудын нэг. Хэдэн олигархууд хэдэн гэр бүл аваад 10 жижиг хэсэгт хуваачсан байна. 10 жижиг хэсэгт хуваацсан байна. Тэгээд нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байх шийдэ. Энэ бол уул уурхайд нүүрсэн ловер. Монголын ард түмний баялагийг аваад жижиглээд жижиглэнгийн худалдаа болгоод явж байгаа. Би тэр хөшөөтийн уурхайдаар ловер хийгээд байгаа нөхдүүдэд хэлье. Удахгүй хөшөөтийн уурхайг улсын ухрал руу оруулж стратегийн ордод бүртгэж авнаа. Тэр ловрыг зохион байгуулсан хүн нь одоо талигаач болсон хүний нэрийг би хэлмээргүй байна. Сайд байсан хүн. Энэ орд болгоны ард нэг сайд. 3 улсын их хурлын гишүүн байна. Орд болгоны ард. Энэ завхарлаа одоо зогсооно. Өчигдөр засгийн газрын хуралдаан дээр Монгол улсын ерөнхий сайд нартаа маш тодорхой чиглэл өгсөн. Энэ баялагын хулгайг зогсоож ард түмний баялаг болсон уул уурхайн ордуудын ашгийг ард түмэнд өгөхгүй бол хувьсгал гарна шүү гэж. Монголын ард түмэн яг 19 оных шигөө талбай дээрээ 100 мянгуулаа цуглан шүү. 100 мянгуулаа цуглаж жагаад ордуудаа буцааж явна шүү. Өөр арга байхгүй шүү. За Эрдэнэтийн уурхайн хажууд, Эрдэнэт үйлдвэрийн хажууд үүсмэл ордыг ашиглаж байгаа 3 компани байна. Үүсмэл орд ашиглаж байгаа. Стратегийн ордод хуулиар оруулсан байна. Нэг үүсмэл ордыг манай цагаан дарга, ЭБ дарга 2 эзэмшдэг юм байна. Шуудхан хэлье. Одоо цагаан дарга гадагшаа гараж авцсан байна. За би цагаан даргыг засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн хувьд Монголд хурдан ирж хэлэлцээр хий гэж урьж байгаа. Өөрөө ч хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлчихсэн байгаа. За. Тэгэхээр энэ хэлэлцээр удахгүй явна. Хэрвээ засгийн газар энэ үүсмэл ордыг цагаан гэдэг хүн хулгайн замаар, авилгын замаар авсан гэж үзэх юм бол хэлэлцээр хийхгүй. Энийг шууд хэлж. Хэлэлцээр хийхгүй. Лицензийн зуцлаа дараагийн компанид нөгнө. Дараагийн компани очрлж байгаа. Ач тэгтэр олборлт хий, боловсруулалт хий гэж дараагийн Монгол компаниг оруулна. Хоёр дахь компани байгаа. Зэс Эрдэнийн хувь гэж компани байгаа. Энэ компани бол харьцангуй эрүүл компани.
27% нь иргэдэд очсон байна. За энэ компани ард бас 2 гишүүн байна. 2 гишүүн байна. Дүүгээ захирлаар тавьсан байна. За ёо. За тэрийг та нар өөрсдөө судлаарай. Би хүний нэр хамаагүй хэлэхгүй, би нотлогоотой юм ярина. Дүүн захирал нь байна. За тэр 2 гишүүнтэй надад яриад ах юм байхгүй. Стратегийн ордыг эзэмшиж байгаа бол тэр ах дүүдээ хэлээрэй. Хурдан хэлэлцээрээ хий гэж. Хууль бусаар хэрвээ энийг авсан байвал бас хүчингүй болгож бас болно. Асуудлыг тавьж болно. 3 дахь нь Эрдмийн нэгж компани байгаа. Эрдэнэ төлөвлөрийн хажууд овоолго, боловсруулдаг үйлдвэр. 96-7 оны үед захирал нь байсан хүний хүүхдүүд хамаатнууд нь байгаа. Одоо манай нэг ерөнхийлөгчийн найзын хүүхдүүд эзэмшиж байгаа. Эдгээр энэ 3 орд бол гуруула албан тушаалын эрх мэдлээ ашиглаж Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа хэдэн дарга нарын орд. Үйлдвэр. Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч бол амаргүй ажлыг хүлээж авсан. Албан тушаалын гэмтэргээр эрх мэдлээрээ далимдуулж Монголын ард түмний баялагийг дээрэмдсэн хэдэн нөхдүүдтэй тулах ажлыг хийж байгаа. Хэвлэл мэдээлэл мөнгө өгөөд бацандан муу хэлэгдэг ажлыг, компанид ажлыг өдөр болгон зохион байгуулж байгаа. Би тэднээс айдаг, ичдэг хүн биш ээ. Би төрийн ажлыг гардаж авсан бол дуустал нь хийдэг хүн. Дуустал нь хийдэг хүн. За энэ 3 ордтой холбоотой хэлэлцээр удахгүй эхлэнэ. Хэрвээ энэ 3 ордыг хууль бусаар авсан байвал хүчингүй болгох. Лицензийн зуцал гэдэг асуудлыг засгийн газар тавина. Тэгэхээр энийг би тодорхой хэлчихье. За дараагийн хэлэлцээрийн явцад гашуун сухайд орж ирнэ. Гашуун сухайтын нүүрсний орд гэж та бүхэн мэдэх үү? Өнөөдөр нэг жилийн дотор 2 их найдын орлого олсон байна. Зүгээр гашуун сухайтын нүүрсний орд дээр олборлж явуулж байгаа компаниуд. Бидний баялагын сангийн хоримтлын санд 470 тэрбум төгрөг байна. Тэр 7 компани нийлээд 2 их найдын орлого олсон байна. 7 гэр бүл. Монголын 3 сая 500 мянган монгол хүний хоримтлын сангийн орлого нь 470 тэрбум төгрөг. Ийм байж болдго юм уу? Нэг хүний нэр дээр 130 мянган төгрөг. 30 жил бид нар доромжлууллаа шүү. Одоо баг доромжлоорой гэж хэлэх гээд байна. Баг доромжлоорой. Нарийн сухайтыг 1995 онд уул уурхай сайд жигжид гэдэг хүн Нэмтаашир гэдэг хүнд өгсөн. Сайдын тушаалаар өгсөн. Өрөөндөө суужаад ганц хуудас бичгээр гарын үсгээ зураад өгсөн. Нэмтаашир гоё энэ ордыг 2005 онд гадаадын банкнд тавиад 500 сая доллар зээлсэн. Тэгээд энэ уурхай эхэлсэн. Бидний баялагийг банкнд тавиад 500 сая доллар аваад нарийн сухайтыг эхлүүлсэн. Ийм л байгаа. Нэг амар гайхамшигтай хөдөлмөрч их шиг худлаа юм а одоо бол Монголын улсын төсвөр хайгуул хийсэн ордуудыг аваад банкнд тавиад 500-600-аар нь сая долларын зээл аваад энэ уурхай эхэлсэн. Бүх баримтууд тагнуулаас, татвараас, ашигт малтмын газруудаас бид татаж авч байна. Дээрээс нь Монгол улс хуультай ороо. Стратегийн ордууд дээр монопол болоод байгаа. Олигарх үүсгээд байгаа гэр бүлүүдийг хязгаарлахын тулд Монгол улс хуулиндаа өөрчлөлт оруулсан. Нэг стратегийн ордын 34%-аас дээш хувийг нэг этгээд буюу нэгдмэл сонирхолтой этгээд эзэмших хориглоно гэдэг залттай. Гэтэл одоо энэ МАК-ийн ордууд нэрийг хэлье. Номтой баяр Цэнгүүн гэдэг 2 хүүхэдтэй л байдаг. Номтой баяр Цэнгүүн гэж 2 хүн дээр. Стратегийн ордууд өв залгамжлахдаггүй. Стратегийн орд бол ордууд. Гадрын хэвлийн баялаг бол Монголын ард түмний өв юм аа. Монголын ард түмэнд үеэс үед үлдэх ирээдүйн хойч үеийг баян болгох ордууд юм аа. Цэнгүүн Номтой баяр хоёрыг баян болгох гэж монголчууд төрөөгүй. Чингис хаан өвөг дээдс энэ улсын тусгаар тогтнолын төлөө зусаа урсгаагүй. Тэгэхээр хууль хэрэгжүүлэхийг нарийн сухайтаас эхлээд МАК хүртэл шаардна. Хуулийг хэрэгжүүлээ. Монголын ард түмэн 2019 онд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан.
Баялагын өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ноогдох зарчмаар явна гэж. Өнөөдөр Бацандангийн тухай хэвлэлээр ховж худал үнэн юм бичүүлээд байгаа хүмүүс чи эднэр Бацандан яасан гэнэ үү? Та нар Бацандан хүн алсан хулгай хийсэн гэж сонсоог баг. Хууль хяналтын байгууллага намайг шалгаад Бацандан ямар ч ноогон байна гэдгийг тогтоочихсон. Худлаа бичээд байгаа хүмүүс бол эднэр бичүүлээд байгаа хүмүүс бол. За дараагийн ордын тухай ярив. Эзэмшил өмчлийн асуудал дээр 5 толгой гэж бидний мэд хамгийн том орд байгаа. 8 тэрбум нүүрсний нөөцтэй. 1950-ад оноос хойш судалгаа шинжилгээг хийгээд улсын төсвөр тогтоодсон орд. Гэтэл нэг гэр бүл 5 толгойн хоёр талд нь ухаа худаг, баруун наран гэдэг том орд эзэмшиж сууж байгаа. Гэхдээ нэг гэр бүл. Тэгэд лиценз авсан хугацааг нь харахаар 97-оос 2005 оны хооронд. Нөгөө жаргал сайхны үед. За жаргал сайхан ахаад харъя. Энэ жаргал сайхны үед. Нөгөө жаргал сайхны үед. Ухаа худгийг жилд олборлох орлогын хэмжээ 30 жилээр тооцох юм бол 130 их найд болж байгаа. 130 их найд. Бид нар 44 их найдын хулгайн тухай яриад байгаа биз? Монголын ганцхан уруурхай 130 их найдыг өгч байна. Эзэмшлийнхаа асуудлыг од жаргалгүй шийднэ. Стратегийн ордыг ганцаараа гэрүүлээрээ эзэмшихгүй. Шуутхан хилээж явна. Намайг муулуулдгаараа муулуулаарай. Захиалга хэвлэл мэдээлэлээр бичүүлээрэй. Тэгээд эзэмшигч нь хэн бэ? Хангад экспрешн дээр жаргал, од жаргал. Ард нь хаттын нэг хоёр нөхөд Люксембургт бүртгэлтэй. Энержи дээр бас од жаргал. Од жаргалгүй. Танаас өөр хүн Монгол улсад байдаг юм шүү. Танайхаас өөр компаниос Монгол улсад байдаг юм шүү. Монгол улсын хуулийг зөрчиж, Монгол улсын хуулийг уландаа гიშгэж, Монголын ард түмнийг доромжилж байгаа бол энэ компани лицензийн хүчингүй болгоод дараагийн Монгол компаниудад нь шууд өгөх хэрэгтэй. Нүүр суухад гацад руу зарж чадах Монгол аавын хөвгүүд мянгаараа байгаа. Ерөөсөө хил дээр байгаа юм. 30-тэй залуучууд, 40-тэй залуучууд наад нүүрсийг чинь ухаад гаттуудад зарж чаднаа. Од жаргалгүй. Нямташиргүй. Нэг тийм хүнд ажил биш. Хөшөөт дээр байгаа тэр барсуулдгын хамаатнууд, талигаас барсуулдгын хамаатнууд. Одоо болцгоо наад лөөвөр булхайгаа 34 жилийн энэ завхарлыг бид эвийн аргаар, хуулийн аргаар шийдэе. Бэтийн хувьд би ийм санал тавьж байгаа. Хэрвээ хууль зөрчиж, хулгайн замаар олсон мөнгөө хэвлэл мэдээлэл зарцуулж, бидний эсрэг төрхөрч, ард түмний эсрэг төрхөрч үзэх гэж байгаа бол бас үдсэн шиг үзье. Үдсэн шиг үзье. Айгаад ах юм надад байхгүй шүү. За дараагийн асуудлыг ярина. Энэ стратегийн ордууд дээр болж байгаа ловруудын тухай. Лицензийн ловрыг би сая ярьсан. Одоо ийшээ орох гэж байгаа 38 ордуудыг чинь жижиглчихсэн байна. 38 том стратеги ордыг чинь жижиглээд бүгдийг нь ашиглаж байна. Найзуудаа 18 жил хулгайгаар стратегийн ордод оруулахгүйгээр ашиглаж байна. 18 жил хулгай хийлээ. Энэ ордуудыг зориуд стратегийн ордод оруулахгүйгээр. Уг нь 2007 оны улсын их хурлын тогтоолоор оруул гэдэг заалттай. 18 жил оруулахгүй яаж чадаж байна? 18 жил хулгай хийлээ. Одоо болоо юм биш үү? Бүгдийг нь хувийн аж ахуй нэгжүүдэд өгсөн. Оруулахаас өмнө. Одоо Монголын ард түмнийг доромжлохоо болцгоо. Үе үеийн уулуурхайн сайд нар, үе үеийн ашигт малтмалын газрын дарга нар 2007 оны улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлээгүй байна. Хэрэгжүүлэхгүй байна. Одоо Туван сайд өнөө маргаашгүй улсын их хурл руу энэ асуудлыг оруулна гэдэгт бид итгэж байгаа. Бас харж байгаа гэдэг хэлье. Дараагийн том ловер уулуурхай дээр байгаа лабораторийн хулгай.
Монголоос гарч байгаа уул уурхайн баялагийг лабораторийн аргаар хулгайлж байна. Хил гайлын хулгай. Лабораторийн дүн шинжилгээгээ компаниуд өөрсдөө хийдэг. Лабораториор зэсийн орцыг нь багасгаад бичигдэг. Нүүрсний чанарыг нь муу гэд бичигдэг. Тэг хямдхан үнээр гаргадаг. Цаана хэлийн цаана гараад их хэмжээгээр өндөр үнээр зардаг. Энэ талаар тагнуулын мэдээлүүд бидэнд ирж байгаа. Одоо лабораторийн асуудлыг Монгол төр зэгцэлэхгүй бол лабораторийн хулгайгаар Монгол баялгаа алдаад дууслаа шүү. Энийг би иргэд олон түмэндээ тодорхой хэлхийг хүсэж байгаа. За дараагийн асуудал. Оюу толгойг ярихгүй бол бас болохгүй. Монгол улс оюу толгойн 34% авсан. Одоо 6 тэрбум долларын өрөнд орчход байна. 6 тэрбум долларын өрөнд орчход байна. Алтан дээр суусан гуйлагчин болцоход байна. Монголын ард түмэн одоо цагаан сараа тэмдэглэж чадахгүй өлөн зилмэн явж байна. Гэтэл өнөөдөр оюу толгойн гэрээг байгуулсан нөхдүүд үгээ хэлэхгүй нуугдж байгаа. Оюу толгойн валютыг Монгол банкаар дамжуулж болохгүй шүү. Гадаадын банкаар явуулаарай гэдэг гэрээ байгуулчихсан. Хэдэн төгрөг оюу толгоос гарч байгаагаа Монголын төр хянаж чадахгүй болцсон. Ийм л байна. Хувь авдаг, ордуудад хувь эзэмшдэг маргааш нь гадны банкнд барьцаан тавьчихдаг, зээл авчихдаг. Монгол улс 34%-ийн зээлийн өрөнд өнөөдөр 6 тэрбумын өрөнд унчаад явж байгаа. Одоо оюу толгой нөөц 40 он гэхэд бараг дуусах гэж байна. Дуусах гэж. Энэ завхарлыг зогсоохгүй бол Монголын ард түмэн босхоос өөр арга байхгүй. Монголын ард түмэн босхоос өөр арга байхгүй. Энэ асуудлыг өчигдөр ерөнхий сайд засгийн газрын гишүүдэд үүрэг өгсөн. Засгийн газрын зарим гишүүд бол гар хуруугаа хөдлөж чадахгүй аймхай хулчгорууд байгаа. Хулчгорууд байгаа. Улсын их хурлч гэсэн олон хулчгаар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байгааг бид харж байна. Монгол улсын засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн хувьд уул уурхайн бузар булайг илчилж энэ бүх асуудлыг шийдэхийн тулд БЭТ саналаа холбогдох байгууллагууд руу хөргүүлнэ. Хууль хяналтын байгууллага руу хөргүүлнэ. Одоо энэ нөхрийг өнөөдөр авилгатай тэмцэх газар руу шалгуулахаар явуулж байна. Энэ нөхрийн үед стратегийн бүх ордууд халзан бүрэгдээ гэдэг том ордыг сахал эрдэнэлэгт энэ нөхөр өгсөн. Борооголдыг энэ нөхөр өгсөн. Цайрт минералыг энэ нөхөр өгсөн. Улсын төсвийн хөрөнгөөр стратегийн бүх ордуудын хайгуулыг хийсэн. Оюу толгой ганцхан орд хувийн мөнгөөрөө хайгуул хийсэн орд байгаа. Улсын төсвөр хайгуул хийсэн ордуудын 50%-ийг улс мэдэх ёстой. Ард түмэн мэдэх ёстой гэдэг хууль гарсан юм а. Баялагын өгөөжийн дийлэнх нь баялагын сангаар дамжиж хоригдлын санд орж ард түмний дансанд орох ёстой. Энэ тэмцлийг 19 он хүртэл иргэний хөдөлгөөнүүд гудамжинд хийсэн учраас 19 оны үндсэн хуульд бид оруулж чадсан. 19 оны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныхаа төлөө Батцандан гудамж руу хөөгдөж гарсан. Одоо ч хэвлэл мэдээлэлээр хамгийн муу хүн болж доромжлуулж байгаа. Гэхдээ Батцандан амьд байгаа. Ард түмнийхээ талд баялагтай эзэн болох тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ та бүхэндээ албан ёсоор хэлье. Хувийн менежментийг цааш нь үргэлжлүүлнэ. Од жаргалаас илүү менежмент хийж чадах хүн Монголд байгаа гэж би итгэж байгаа. Нямтайшраас илүү менежмент хийж чадах хүн Монголд олон мянгаараа байгаа. Ганцхан нямтайшраа од жаргал хоёр чаддаг гэж би бодохгүй байна. Нүүрс ухаад гатт руу зарахыг энэ зогсож байгаа залуучууд чадна. 30 настай 40 настай залуучууд чадна. Нэг их тийм хүнд хэцүү ажил биш ээ. За энийг би хэлчихье. Энэ компаниуд менежментээ шударгаар хийж чадахгүй бол ард түмэндээ хувиа өгөхгүй бол баялагын сандаа хууль заасан 50%, 34% оруулахгүй гэж байгаа бол дараагийн Монгол компаниг нь оруулаад явна. Энэ баялаг ордууд бол стратегийн ордууд бол Монголын ард түмний өмчн. Монгол төрийн өмчн. Од жаргалын өмч биш. Нямтайшрын өмч биш. Жаргал сайхны өмч биш. Та нарын өмч. Өмчлөгчийн эрхийг зөвхөн улсын их хурл хэрэгжүүлнэ гэдэг заалттай. Улсын их хурл цааш нь энэ хулгайгаар авсан ордуудыг цааш нь хулгайч нартайгаа нийлээд
хэрэгжүүлж явах юм уу? Шудраг хууль эрх зүйн зарчмын өрөөнд явах юм уу гэдгийг улсын их хурл засгийн газар хоёр шийднэ. Төр авах гэж байгаа юм байхгүй хэн төр авна гэдэг байгаа юм. Та төр авах. Төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай ярьж байгаа юм. Менежмент нь хуваарь явна. Менежмент нь хуваарь явна. Хувийн орох менежментийн компаниуд олон зуугаараа байна. Од жаргал нь хийгээд явж болно. Хийхгүй бол өөр Монголын өөр мэрэгжлийн компаниудыг оруулаад явуулчихна. Төр дээрэмдэж авах гэж байгаа гэдэг худлаа мессежийг энэ нөхдүүд өөрсдөө гаргаж байгаа хэвлэл мэдээлэлээр. Уул уурхай гэдэг чинь зүгээр л оператор компани ордог. Менежментийн компани ордог. Ийм л зүйл шүү дээ. За бүрэн эрх төлөөлөгчд өгсөн удирдамж байгаа. Энэ компаниудтай тохиролцоод хилцэлд ороод нэг бол 50 хүртэлх хувийг ав. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бол 34 хүртэлх хувийг ав. За хувьдлаар өр ширтэй компаниуд байж болно асуудалтай. Хувийнхоо оронд эзний татвар гэж байдаг. Эздүүл та нар Монголын ард түмэн байхгүй юу? Эзний татвар роялти гэж байдаг. Роялтигаар энэ хувийг төрийн эзэмшлийн хувийг орлуулад явж бас болно гэдэг асуудлыг удирдамжинд оруулсан байна. Тэр битгийл засгийн газрын хуралдаан дээр бүтээгдэхүүн хуваах гэрээгээс ярьж болно. Маш тодорхой удирдамж өгөгдсөн байна. Эцсийн дүндээ энэ гэрээнүүд улсын хурлаар батлагдана. Улсын хурлын 126 гишүүний өмнө бид нар гэрээ хэлцлээ бэлдээд оруулна. Энэ уул уурхайн компаниудад ашиг сонирхлын зөрчилтөй, нэгдмэл ашиг сонирхолтой нөхдүүдийг улсын хурлын чуулганд оруулахгүй байх ёстой. Одоо тэр нөхдүүд л энэ эсрэг явж байгаа. Хэдэн хүн байгаа юм юу? 10 хүн бий. Тэр нэрсийг нь та нар гарга. Би над дээр ирсэн нэрс болгоныг зарлаад явна. Ямар нэгэн ажлыг Батсандан гардан авсан бол тултал нь хийнэ. Энийг хэлчихье. Хэвлэл мэдээлэлээр доромжлох тусам Батсандан ажлаа илүү сайн хийнэ. За хилцлээс зугтаж байгаа хэсэг нөхдүүд байгаа. Хилцлээс зугтаж байгаа. Одоогийн байдлаар хилцэл хийхээр саналаа ирүүлсэн цөөнгүй компани байна. 5-6 компани байна. Хилцлийг удаашруулах, хилцлээс зугтах гэж оролдож байгаа тэр нөхдүүдэд би засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн хуваар хэлье. Хуультай шүү. 5 сарын 1 гэдэг хуультай шүү. 5 сарын 1-ний дотор саналуудаа ирүүлэхгүй бол Монголын ард түмэнд ноогдох ашиг өгөхгүй бол холбогдох байгууллага руу бичиг явуулнаа. Монголын ард түмэн босноо. Шууд хэлчихье. Ард түмэн босон шүү. За би энийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар бас хэлхийг хүсэж байгаа юм. Би жагсаал хийнэ. Шууд хэлчихье. Би скватрын талбай нь ойрхон байгаа биз? Та нар харсан баг. 5 сарын 1-ний дотор хилцэлдээ орохгүй бол би Монголын ард түмэнтэйгээ хамт жагсаал хийнэ. Мянган Монголын ард түмэн энержи ресурс руу очино. Гашуун сухайт руу очино. Нарийн сухайт руу очино. Хөшөөт рүү очино. Хилцлээ хий. Баялагын сандаа өгөх ёстой юм өг. Би энийг хариуцлагатайгаар хэлье. Одоо гадны лицензийн зохицол гэх юм уу? За яах вэ? Олон арга байгаа. Олон арга байгаа. Ард түмэнд ганцхан эрх байдгийг. Жагсах, цуглах. Энэ дарга нар ордонд байгаа олон дарга нар энэ компаниудын эрх ашиг лоббинд орцсон байгаа. Тэр нөхдүүдтэй ард түмэнтэйгээ нийлж тэмцэнэ. Өөр арга байхгүй. Монголын ард түмэн баялагтай эзэн болох ёстой. Бүгд дээрээ гуйлагч амьдарч болдгийм үү? Цагаан сараа тэмдэглэж чадахгүй, карманда мөнгөгүй, уул баваа авч чадахгүй, ууцаа авч чадахгүй мянган хүмүүс байна. Гадны хөрөнгө оруулагчдаар ч гэсэн Монголын ард түмний зовлонг ойлгох ёстой. Ойлгох ёстой. Гадны хөрөнгө оруулагч гэхээр Тэнгэрээс бус амьтад байд юм уу? Тэд нар ч гэсэн Монголын ард түмний зовлонг ойлгоно. Ихэнх гадны хөрөнгө оруулагчид хятадууд байгаа. Хятадууд байгаа. Урд талын хүмүүс хятадын иргэд төрийн шийдвэрийг ойлгодог юм аа. Гадны хөрөнгө оруулагч гэдэг нэрийн дор Монгол улсын хуулиас бултах гэж оролдох хэрэггүй гэж би энэ нөхдүүдэд хэлхийг хүсэж байгаа юм.